Хотсөрөн газарт төрж өссөн хүмүүс хурдан морины уралдаан адуумал уяа заслын талаар төдийлөн сайн ойлголт мэдлэггүй байдаг. За сэтгүүлч миний би ч юм уу адил баяр наадмаар л хурдан морины уралдааныг үзэж харахаас цааш хэтэрдэггүй юм а. За тэгвэл бүгдээрээ хотын амьдралаас төр хөндөрөөд за уяа заслыг хэрхэн хийдэг, хурдан морины уралдаан түүхэд үүнд ямар үүрэг оролцоотой байдаг талаар хамтдаа сурвалжилцгаая. Энэ хүүг буян хишиг гэдэг 13 настай тэрээр энэ жилээс Төв аймгийн Өгөөмөр галд хариалагдаж аймгийн надамд 6 настай морь уралтна. 6 насны тэгээд одоо шүтлэн азраг авахгүй соёолн ихмэр дааг тэгэл шүтлэн. Буян хишигч одоо 13 настай хэдтэйгээс морь унсан бэ? 7 таас. Дөрөвдөөс хөдөө гараад ахнараад байгаа. Аймгийн наадам, сумын наадам ямар наадамд оролцож байсан? Аймгийн наадам, сумын наадам тэгээд овооны тахилга тэгээд дэлгэр нэг тиймэрхүүл. Надад энэ хармаар л жоохон сэтгэлэн жоохон өндөр нөгөө олон жил унсан болохоор тэгээд нөгөө уралдсаар нөгөө одоо уралдах чинь гэж бодоод тэгээ нөгөө жоохон цаашаа явж байхдаа жоохон ирэх гээд нэг жоохон нэг тиймэрхүү нэг ама хазар дараач нэг тиймэрхүү юм. Одоо энэ манай урд төр болгоогүй. Хонгор өөрөө жоохон нэг тиймэрхүү. Нэг жоохон цорож мөрөж нэг тэгээд дэмэ хазар л болдог. Хамгийн надлын энэ хоёр өрөө зэр тал зөөрэ алтар өрөө жоохон одоо манай мөрднөөс одоо хамгийн тогшоо хоёр л. Хурдан морины уралдаан хүүхдийн хувьд бас багасаа морьтой өссөн мэдрэмжтэй хүүхдүүд байдаг гэж сонсч байсан. Ер нь уралдаан хүүхдүүдээр ямар хүүхдүүдийг сонгож авдаг вэ? Ер нь тэгээ сэргэлэн цаваа. Тэгээд моринд эвтэй хамгийн гол нь одоо морин сэтгэлтэй тийм хүүхдүүд л одоо сайхан голчилж явна шүү дээ. Тэгээ морь хүүхэд эзэн 3 бас хаандаа маш оюутан холбоотой байж морь урдлна. Тэгэхгүй одоо нэг морь стахан болоод ирэхдээ нэг дампуухан тань би яах вэ? Онцлог байдаг гэсэн шиг байх юм бол амжилт нөрөхгүй шүү дээ. Хөөхтийн чухал да. Морины уралдаан хүүхдүүд зуны турш унсан морьныхоо занг сайн мэдж авдаг. Уралдааны үед тэд орон зайн баримжаатаагаар хэрхэн уралдгаа тооцоолж арга ухаан зарцуулдаг нь тамирчнаас ялгаагүй юм а. Уралдаан хүүхдүүд морьныхоо зан шин бүрэн мэдсэн байх. Ер нь морьтойгоо яаж илүү дотносож тэр уралдах өдрийнхөө бэлтгэлийг анхав. Ер нь бол одоо морь унаад энэ чинь бэлтгэл сургууль хийж байгаа тал ялгаагүй шүү дээ. Тэгээд энийг бодлоо одоо спорт тамирл юм чинь тийм учраас морьтойгоо хүүхэд аль болох л одоо дассан сурсан. Яг тэр хүүхдийг одоо яг өөрийн унжсэн морийн шин одоо урд үдэн солих ч юм уу ямар нэгэн байдлаар одоо тэр хүүхэд шалтгаанаар унахгүй тохиолдол байх юм. Ингээдэл тэр чинь өөр болчих шүү дээ. Тэр хүүхднийг барилаар ундаг байна шүү дээ. Нэг одоо хөлөө жишээ нь ингээд давирж явдаг хүүхднийг байна. Байнга ороолгож явдаг хүүхдүүд морь нь бас тэрэндээ ижил таслалцсан шүү дээ. Тэгэхээр дээрээс тэр хүүхд чухал. Яг тэр хэлбэрээр л яг өөртөө тэр сургацсан байгаа шүү дээ. Эзэн нөгөө хүүхэд мөр хоёр хоорондоо бас тасцсан. Тэгээд яг наадмынхаа өмнө
хоол моолын дараалан тэгэл яг нөө мөрөн дээр гараад төрүүлнэ л гэж. Яран Яг уралдааны өмнөх өдрүүдэд яах вэ? уралдааны өмнөх өдрүүд нь тэгэл хоолыг тааруулна. Тэгээ ман чонно гэл. Морныхаа занг бүр өөрөө мэддэг болсон байна. Тэгээд одоо яг наадмынхаа өмнө одоо бол нэгэл өөрийнхөө яг унна гэсэн мөрдөр тэгэл яг өөртөө ингэж тохирч байна. Одоо би энэ мөрийг унна тэгэл оёоч нарыг тэгээд таат. Энэтэй бол одоо уралдахдаа жоохон цаашаа явахдаа жоохон сэмэрх явахгүй энэ нөө нэг цаашаа явж байгаад ирэх мэрэх тиймэрхүү заарахдаг. Зарим нөгөө наадам дотор ирэх магадлал. Тэгээд би жоохон цахаар л явдаг. Дунд хоёрыг бол бас аюултай. Бас мөр зэрэг дангаруул. Тэгээ бас мөр зэрэгтэй мөргөлдөх. Дотор ирэх юм бол тэгээд л мөртөө мөргөлдөх. Тухайн яг хүүхдээс нь гардаг одоо ямар ур чадварууд ах вэ? Хүүхдээс шалтгааллах зүйл нь яах вэ уралдааны үед? Хүүхдээ шалтгаалгүй яах вэ? Хүүхд одоо маш чухал онжиж амжилтанд хүрнэ шүү дээ. Одоо тэр өдөр яаж унах нь вэ? Яаж уралдах нь вэ? Одоо хаагуурна одоо ажил одоо салхин талд нь явах нь вэ? Одоо энэ морь хаанаас нь голжилж явуулах уу? Чэжинд оролдох уу? Гарахаас ихсүүлэл одоо гарахтаа зөв сайхан сэргэн гараа авчих юм бол учиртайч тэгээд хойно үлдээл дотроо гарчих тэгэл марчин бас л олон хэцүү шүү дээ. Сайхан чэжинд ороод оролдож үлээс зүтгэл оролдно. Өнөөдөр нойр хөрхөө гайгүй. Одоо маргааш оролдоно гэж тавдлаа. Тэгж оролдоно да. Түрүү авч хамсаа. Бодол. Цаашаа явахдаа хүнээр тавиулах юм бол тавьж үйж байгаа хүн тэгж яв ингэж яв гэж хэлж өгдөг. Тэгээд одоо ганцаар явах юм бол тэгээд өөрөө одоо ингэж явна. Одоо энэ өвдийн нөхсөвтэй юм байна. Одоо энийг нь таарч явна. Тэгээд цаашаа явахдаа замаа харж нөгөө юм гэж замаа чийж. Буян хишиг эрх хичээлийн жилд 6 дугаар ангид элснэ. Тэрээр уралдааны үед морноосоо унаж тархинда гэмтэл авсны улмаас сургуулаасаа унжиж байжээ. Би хүнээр тавьчихсан байхгүй. Тэгээд нөгөө цаашаа явж исэн чинь тойр жоохон сүүлээр явжсэн. Тэгээд их хүүхдүүд нь төрүүлж тарж яваад хөрөмжинд ороод тэгээд би нэг хэдэн мөртнөртэйс. Тэгээд цаашаа нөгөө төхөөрөмжөө тавиад тэгээд наашаа мөрдөр нь ирээд тэгээд мөртөө мөргөдөд татчих. Шалгалтаа өгч чадаг. Чи тэгээд морноос ойцсон ч гэсэн одоо ингээ уралдаж байгаа юм шиг дахиж унахаас айдгүй. Үгүй. Тэгэл морон дээр чахгүй шүү дээ. Морон дээр гараад тэгэл гоё шүү дээ. Би чинь заримдаа уйтгалж явж байгаа л тэгэл морин дээр гарахаараа тэгэл энийг л хүчил талаа. Морноос унаж бэртэж байсан ч морио унсаар байгаа буян хишиг хонгор дагтаа хамгийн их хайртай. Морины ажил сунгааны үеэр уяач нар түүнд морьтойгоо хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгнө. Хамгийн ардсан мөр бол энэ хонгор даг. Тэгээд тэгээд намхоос тэгээд одоо ирдүүтэй тэгээд онхот гоё зөөлхөө хөдөлтэй тэгээд Одоо хонгор дааган том болоод чи бас өсөж том болоод морины унаач хүүхдтэйхээ болно ш. Тэгэхээр чамд ямар санагддаг вэ? одоо тэгэл морноос хасагдах юм бол тэгэл бас мороо дагаал одоо 50 үеж болт юм уу тэгэл. Мороо дагаал юм да. Хонгор дагтагаа яаж уралдах гэж байна одоо наадамд? Сунгаанаар тэгэл ер нь тэгэл энийг
уралцаар ихтрийн засаж авна да. Жохоо хоргодомроо юм уу нэг тиймэрхүү юмуд нэрийг бол. Энэ бол хоргодомроо гэсэн юм тийм байхгүй. Эсвэл тэгэл надад ისэл нэг нь одоо хүндээ асраад нэг нь бас тэгээд зарагтлооны өв шүү дээ. Хурдан морины уралдаанд ийм л үүрэг оролцоотой морины уралдаан чүгтийн эрхийн асуудлыг бид энэ нэвтрүүлгээрээ хүндэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм а. Учир нь гэвэл нэг айлын хоёр чүгүүд эрүүл мэндээр хохирсон тухай бид сар шинийн өмнөхөн мэдээлж байсан. За үлзий тороололт амьдардаг тэрхүү айлын том хүүгийн баруун хөл амьдралаараа сольж авсан сарын хөлс нь ердөө 30 мянган төгрөг хичээлийн хэрэгсэл төдийхөн байсан юм а. За энэхүү сурвалжлагыг та бүхэнд эргэн сануулж байна. Үлзий торооллын дэнждэр уралдаан чүгтүүд сунгаагаа хийж байна. Харин нэгэн цагт тэдэнтэй адилсан будгаар хүүгийн ор эзэнгүй. Учир нь хүү хэд хоногийн өмнө эмнэлэгт яаралтай хэвтэн 9 дахь мэс заслаа хэлэхээр хүлээж байгаа юм а. 2011 оны 100 хүү мориноос унаж гэмтэн хэдхэн сарын дараа эдээ буглаа нь ясаа идэж баруун гойных нь яс үхчихжээ. Морин жиж байгаа гэж хугалсныхан дараа гэж яагаш нөгөө юу лээ нөгөө Тэмээний наасаар ороод тэг гайвас. Тэг морона. Тэр өдөр нь хөдөөнөөс ирэл хичээлд яваад явсан өдгөр ингэнэ өглөө нь таглалцсан. Морь унах уг нь гой химээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярих хуу 2007 онд Говьалтай аймгаас ээж дүүгийн хамт партизанд ирж суурьжээ. Хүүгийн ээж хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ айлд итгэмжээс өөр орлого байсангүй. Яг энэ үед хамаатны хүнээр нь даваа хүү гэх уяач дамжуулан хүүгээр морио унуулахаар тохиролцсон байна. Хүүгийн баруун хөл амьдралаараа сольж авсан сарын хөлс нь тухайн үед 30 мянган төгрөг байжээ. Говьчтой хоёр сайхан хүүхэд төрүүлээд хоёулаа ингээд өвчтэй зоолонтой болгож байгаа. Тэгэл байж. Нэг нь одоо хүндээ асраад нэг нь бас тэгээд зарагтлооны өв шүү дээ. Айгуу зөө. Даваа хүү ээч хүүг зуны улиралд хөдөө авч яваад намар хичээл эхлэхээс өмнө авчирдаг байж. Энэ хооронд ээж хүү хоёр ямар ч холбоогүй байдаг байжээ. Гэмтэл авсан хүүг гэрээхэндээ битгий хэлээрээгээд тэмээний носоор хүлийг нь ороогоод өнгөрөөсөн байна. Анх тэгээд нэг хүүхд таглаад орох чинь хичээнэ гэсэн чинь тэгээд Монголын эмчнэр тэрнийг ангаадаг гэж юу байдээ өстө шал хотлоо модлаа тэрчлээ загнаад тэгээд ахиж юу яриачгүй тэгээд эмнэлэгт байж яхад эхнээс хас анх эхлээд хагалганд харсан байж яхад авгаан нэг 100 мянган төгрөг авч өгчээсэн. Тэгэл тэрнээс хойш ерөөсө тагчиг холбоо барьдаг ч удаасарсан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүү өвдсөн цагаас хойш 6 удаа мэс засалд орсон. Гэвч ясны ургалт зогсохоос нааш эдээ буглаа зогсохгүй гэсэн учраас өөр эмнэлэгт нэгэн төрийн бус байгууллагаар дамжуулж холбогджээ. Хамгийн сүүлд будгаарын хөлөнд гадна бэхлэгч аппарат дотор үрвслээс нь сэргийлсэн антибиотиктай ясны цементийг суулгажээ. Ойрын 5-аас 6 жилд хүүд 6 удаа мэс засал хийж байж бие дан явах чадвартай болгоно гэж хариуцсан эмч нь хэлсэн юм а. Хоёр тагалгааш ихнийх нь орц хоёр тагалгаа нь болохоор энийг авах байхгүй энэ цементийг аваад одоо эдээ шүүсэн байхгүй болвол тэгээд шахан аних юм бол одоо бүр цэвэршээд ирлээ гэж үзэн штэ. Тэнгүүд одоо нөгөө доондор яс нөхөх ихний хаалгаа хийж эхлэх гэсэн үг. Одоо энэ ясыг орлуулж нөхөх гэсэн үг байхгүй. Будгаарын дүү мөн Эрдэнэ хүү мөн л ойгон нуур хэмээх компани морийг унаж агаад тархины гавлын ясаа зуулжээ. Компани ихний хагалгааны төлбөрийг даасан боловч 6 сар дасралтгүй хийлгэх эмчилгээг тоосонгүй. Мартамхай болсон хүүгийн нас явах тусам тархи мэдрэлт нь саатал үүснэ гэж эмчнэр хэлжээ. Заримдаа хичээлд явахгүй нөгөө ангийнхан шоолдог боолдог шиг юм яриад тэгээд заримдаа алдаг өнө хичээлд яваал тэгээд энийг ямарч явж байгаа сургуулиуд төгсгөлтэй. 5 дугаар ангиасаа хойш хичээлийн ширээнд суугаагүй 17 настай будгаар хүү. Оюутчин эсвэл мужаан болж сайхан амьдрнаа гэсэн хүсэл нь биелэх болтгоо гэсэн ерөөлөөр энэхүү сурвалжилгаа өндөрлүүллээ. Энэ үеэс хойш 5 сар өнгөрч хүү 9 дахь мэс засалтаа ороод байна. Хүү одоо дахин эмнэлэгт хэвтэх гэж байна. Учир нь түүний өсөлт зогсох хүртэл тэр гойцсоор байгаа эдээ бэрээ цэвэрлүүлж энэ нь их эсвэл эмнэлэгт хэвтгэхээс өөр аргагүй байдлаар амьдарч байгаа юм а. За сайн уу будгараа. Хүлний яаж чинь? Мэс засалтаа орсон уу? За ээжтэй марталц.
Сайн сууж байна уу та? За, сонин сайхан мис тасалтаа хийзээ орцгоосон. Та 3 сарын 20 дээр орсон. Сүүлийнхаа мис тасалт. Одоо тэгэл маргаашнаас ахаал имлэгт хэвдэг гэл. Өмнө хийсэн миснасаа өөр одоо ямар өөрчлөлт гарсан бэ энд мис таслаар? Мис таслаар өмнө байснаас одоо ер нь шал өөр болсон шүү. Идэ мэдэн багассан. Тэгэл одоо ер нь тон идэ бол ер нь тон баг болсон гэсэн. Одоо нэг 2 нөхөл байгаа юм шиг л. Тэндээс нь тийм нэг тийм өтгөн нөгөө ногоо идэ гардаг гайгүй. Тийм цустай дөхөн тийм идэл гараад байгаа юм шиг. Хавар уулзж яснаас будгаараа бас нэлээд өндөр ус харагдчих. Харин тэ айгүй өсөлт нь их эрчимтэй явагдаад байгаа шиг энэ харин бүр айгүй том болоод байгаа. Одоо будгарын нөгөө морин өндөг гэсэн давах уу ячин зүгээс ямар нэгэн холбоо барьсан уу? Барайг. Тэр хүн ч юус холбоо молдооч барайгүй тэг. Би ч уулзаж барьж чадаагүй өөр Солонгос руу гэнэ Япон руу явах гэж гээд уулзаж ирсэн шүү дээ. Будгаараа хүү алдарт уяач Монгол түмний бахархал даваах уяачийн морийг ундаг байсан ч за тэд үлзэт хороололт зэрэгэлдээ амьдардаг байсан ч энэ нь хүүгийн хөлийг идгээхэд тусалсангүй. Бид даваах уяачаас энэ талаар хариулт авах гэсэн боловч түүнийг өвчний улмаас гадаадад эмчлүүлж байгаа гэдэг мэдээлэл авсан юм а. Будгаараа хүү бол хаврын уралдааны үед болон уралдааны бэлтгэлийн үед бэртэж гимтсэн даруй эмнэлгийн тусламж аваагүй хүүхдүүдийн нэг юм а. Нэгдсэн үндэсний байгууллага эргэцсэн үндэсний судалгааны төв зэрэг байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн 45% буюу дийлэнх нь тусламж авдаг байна. Үүний шалтгаан нь ялимгүй гэмтэл. За будгаарвын ч мөн ялимгүй гэмтэл өнөөдөр түүнийг ийм байдалд хүргээд байна. Морин спорт санчтай холбоо байгуулагдаад манай холбооны зохион байгуулсан нэг суралдаан дээр хаврын зуны нэг суралдаан дээр хүүхэд имжих. Таны ч миний ч сэтгэлийг зовоож байгаа энэ асуудлыг хоёрхан тоогоор харуулъя. Гэмтэл соох судлалын үндэсний төвийн судалгаагаар сүүлийн 3 жилд хурдан мориноос унаж бэртсэн 6 хүүхэд амь насаа алдсан бол 940 хүүхэд гэмтэл авчээ. Энэ хорвоогоос явсан 6 амийг тэднэр морио унуулсан уяачт нь за эсвэл уяачтай тохиролцсон эцэг их нь ер нь хямбгаач эргэн босгож чадахгүй. Буруутай этгээдд нь хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтгүй ийм нийгэмд хичнээн төрч ёсны уламжлал уяачтын сэтгэлийн цэнгэл байлаа гэд хүний амнаас илүү үнэтэй гэж юу. Төв аймгийн засаг дарга Баярбат Төв аймгийн нутагт хурдан морины уралдаан сунгай явуулахыг хоригдсан захирамж гаргаад байсан боловч засгийн газрын энэ захирамжийг өгөөсгөж дүнжин гаруй 2016 Төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-нд зохион байгуулсан. Энэ уралдаанд 19 хүүхэд мориноосоо унаж тэдний 2 нь ясаа хугалжээ. 2 дугаар сарын дундор зохион байгуулж байгаа хаврын морин уралдааны үед цаг агаар хасах 10-аас хасах 20 хэмийн хооронд хэлбэлцэнэ. Ийм хүйтэн цаг агаарын нөхцөл бяцхан уралдаанч хүүхдүүд 3 насны мориунож 100 гаруй километр зам туулж байна. Үүнээс үүдээд хүүхдүүд их хвчлэн толгоо мөчтөө гэмтээх, осгох, дотор эрэхтэн дөргөх зэрэг биеийн гэмтлээс гадна сэтгэл зүгээр хохирдог юм а. Хурдан морины уралдааныг хаврын уйлралд яагаад зохион байгуулдаг вэ? За нэгдүгээрт уяач нар үүнийг зуны уралдаанд бэлдэж байгаа нэг хэлбэр намрын уралдаанаас хойш уралдаагүй морио онгойлгох нь гэж ярьдаг. Хоёрдугаарт энэ нь төрч ёсны түүхэн уламжлал биш боловч ахуйн шинжтэйгээр зохион байгуулдаг байна. За засаг ихтэй жил бол одоо халтаргаа уулгаанд ихсээд 2 хоногийн өмнө ч юм уу одоо хусчдаг юм шиг байгаа замаа. Тэгээд замаа хусчингуут нөгөө халтаргаа уулгаанд яг замаа хусчаад 2 хоноо ч юм уу одоо 1 хоногийн өмнө ч юм уу хусчаад өглөөр морь мордуулдаг нар тусаад нөгөөх нь нөгөө хусцсан хөдөлсөн цас чинь бүр хайлал тэгээд гулгаа үүсэл даваар ослох гарч байгаа юм л да. Ер нь бол 7 хоногийн өмнө хусчихвал тэр зам чинь сэврээд гоё хатаад гоё болоод даваар ослон багсаад гоё сэврээд гоё л болно л да. Энэ мэдчлэн хүүхдийн аюулгүй байдлыг бодолцсон хаврын уралдаанд оролцдоггүй олон уяагаал байдаг. Тэдний нэг бол хуульч эрх зүйчдийн журам хурд уяагаал юм а. Манай журамт хурдгаал бол ерөөхдөө хаврын уралдаанд бид нар бол оролцоогүй. Ер нь бол бас хаврын уралдаанд оролцох нь бол тийм эрсдэл өндөртэй юм байна. Ёс заншил хуучин түүхээс судлаад үзсэн ч гэсэн ер нь бол энэ хавар цагт уралдаж исэн юм бас нэг тийм байдгүй юм билээ. Тийм учраас бид нар бол зуны дэлгэр цагт энэ ёс уламжлалыг сайхан авч яваад энэ түүхээр нь хадгалж ингэж үлдээхийг бол дэмжиж байгаа бид нар. Ер нь нийт уяач нар л их төлхөө оролцохгүй тэрэнд нь бас
морь уралдуулахгүй байх юм бол энэ аажимда зохицуулт нарай өөр болж ирэх баг. Хүүхдүүдийн дийлэнх нь өөрийн болон хамаатан садныхаа морийг ундаг. Харин мөнгөөр морь ундаг хүүхдүүд судалгаанд оролцсон хүүхдүүдийн 4/1-ийг эзэж байгаа ч энэ хүүхдүүд нь ихэвчлэн хот суурин газар амьдардаг орлого багтаа өрхийн хүүхдүүд байна. Манай энд яг тэ баг овооны наадам дээр хүүхдүүд морь унуулахт бол одоо аригцсан аригдаагүй нэг 50. За нөгөө хүн мөнгөгүй байхад хамгийн доотлол нэг 40. Тэгээд энэ аймгийн наадам дээр орох юм бол тэр хүүхд чинь бас өөрөө шагналаа авна. Өөрөө бүр уяачин одоо би их гэд морь унууллаа гэхэд аймгийн наадамд одоо нэг 10 дотор орсон байхад 70-80 өгөн. Дээрээс нь нөгөө унуулж байгаа тэ өөр хүний хүүхдээр унуулчих юм бол унуулж байгаа хүн чинь уяач чинь бол манай аймагт нэг тань 200-аас 400-ийн хооронд байгаа шүү. Сүүлийн үед ер нь анзаараад байхад амьдралын боломж бололцоо жоохон муутай. Ийм айлын хүүхдүүд бол ерөөс чадна гэж хэлээд морь унцдаг юм шиг. Уг нь бол зөв нь бол яах ёстой вэ гэхээр тэр багаасаа морь унж сурсан, тэр эвсэлтэй, тэр мэдрэмжтэй болцсон тийм хүүхдүүд л ерөөс морийг сайн ундаг шүү дээ. Тэрнээс биш одоо нэг жоохон боломж муутай айлын хүүхдээс хүн жин багтай унуулах боломжтой аав ээжийн цалин хөлсөнд тохироод явах боломжтой хүүхдүүд л унаж чадах. Энэ дээрээс би эрсдэлтэй байдал үүсэж байгаа гэж хараад байгаа. Үлзийт хороолол Налаах дүүрэг Төв аймаг Хонвол дүүргийн 19 дэх хороо зэрэг морины уралдаан хүүхдүүд олноор амьдардаг бүсэд цаасан дээр бүртгэлтэй сургуульд сурдгуу хүүхдүүдийн тоо нэмэх царина. За ерөнхийдөө сургуулиудын хувьд тэдэнд чөлөө өгөх муу авсан тохиолдолд сургуулийн амжилтыг доош татахгүй тулд хүүхдүүдийн дүнг зохиомлоор өсгөн тавьдаг болохыг судалгаагаар нотолжээ. Хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах даслах байдал ихээхэн ажиглагддгийг багш нар хэллээ. Үүнээс үүдээд хурдан морины уралдаан хүүхдийн сурлагын төвшин доогуур чанартай боловсрал эзэмших хэрхэн зөрчигдөж байгаа юм а. Уралдаан хүүхдүүд ер нь хавар уралдаан хийхгүй зөвхөн 100 уралддаг бол ямар вэ гэсэн асуулт нь 56.5% нь зөвхөн 100 уралдаад өвөл хавар хичээлдээ явж байвал зүгээр гэж хариулсан байна. Бидэнд нэрээ хийж бичлэг хийхээс татгалзан зөвхөн яриа өхийг зөвшөөрсөн багш ярианаас энэ бүхэн тот харагдана. Унаач хүүхдүүдийн тухайд аймаг орны иргэдийн хурлын дарга аймгийн өндөрлгүүдэд байдаг хүмүүс ерөнхийдөө хүүхдийг морь унуулж байгаа нь ажиглагддаг. Тэр даргын морь тэрний унаач хүүхэд гэх мэтээр яригддаг. Тэгэд яаж хүүхдүүд хохирдог вэ гэхээр хүүхдүүд маш олон хоног сараар уралдаанд бэлтгэхийн тулд сунгаа гэх мэтээр сургуулийн удирдлагад нь хэлж чөлөөлөгддөг. Багш нарт чөлөө өгч болохгүй гэж сургуулийн удирдлага хэлдэг мөртлөө хин нэгэн дарга уцтахад сургуулийн удирдлага менежерийг дуудаад тэр дарга яриад байна тэр хүүхдийг чөлөөлөд явуул гэх жишээтэй. Эцсийн эцэст сурган хүмүүжүүлэгч хүний зүгээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хэдэн бор төгрөгийн төлөө хүүхдүүдэд золиослоод байгаа юм шиг санагддаг. Хожим нь хүүхэд морь унаж яваад тарих толгойн хүнд гэмтэлтэй болох, унаж сааж хөвчтэй болох зэргээр насан туршдаа хохирох би. Ямар ч мэдлэг боловсралгүй зөвхөн морь унсаар хүн амьдрахгүй шүү дээ. Хүүхэд 15-аас 18 наснда морь унахаа болдгоо. Хэдий өөртөө дур сонирхолтой ч морь унахаа болсон хүүхэд юу хийх вэ? Тэдний ирээдүйг хэрхэх вэ? Тухайн үе ч эцдийнхээ морь малны бусад ажлыг хийх, мал хариулахаас өөр ажилгүй хүн болох уу гэдгийг бодолцож, хаврын уралдааныг сургуулийн ээлжийн амралтад тааруулах шаардлага үүсэж байна. Ялангуяа 3 дугаар үйлдэлтэй амралт чинь нөгөө төл малын үегээд 14 хоног 21 багаанг бол ямарсаас 21 хоног амралт байна. Тэр үед нь зохицуулаад уралдаанаа явуулж байна. Тэрнээс өөр 7 хоногийн хугацаанд дээр бол багшд тэмдэглэлтэй багш хэдий ч гэсэн багын багш энтрийн үед хэдий ч гэсэн нөгөө багш маань хүүхдээ мэддэг учраас хоцруулахгүй бол татлага өгч болдгийг. Тэгээ хүүхд зарим хүүхд хүлээж авдаг. Үнэхээр хүлээж авах нь нөгөө хэцүү хүүхдүүд бас багш тэмдэглэлтэй. Чинь нөгөө хүүхд чинь байхгүй болохоор бид чинь моринд ажил хийж чадахгүй болчих юм л да зайд авсаргүй болчих. Яг хүүхдийн амралт тааруулаад яг тэр уралдаан зохицож таарж ивэл маш гоё юм. Тэгжэл уралдаж ивэл сайхан одоо хүн бүгд л нийцтэй сайхан уралдана л да санаандаа хүртлээ уралдана. Хаврын уралдаанд зөвхөн цагаагаараас гадна тухайн уралдаан хүүхдийн нас, адуу, уралдааны зохион байгуулалт, уяачийн дуршлаг чадвар нөлөөлж хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл эрсдэл тохиоллоо гэхэд хурдан морины эзэд болон уралдаан хүүхдийн хоорондын гэрээ хэлэлцээрт ямар ч хяналт байхгүй байгаа юм а. Хэрвээ яг гэрээ хийгээд яг хөлс мөнгө тохироод ингэж ажиллах юм бол нөгөө хүүхдийн конвенц центр гэдэг хэд хэдэн зохицуултууд байгаа шүү дээ. Энэ дээр бол нөгөө хүүхэд насан туршийн хүүхдүүд хөлмөр эрхэлж болохгүй. Төлбөр мөнгөний тохироод ингэ явж болохгүйгаас болоод бол яг тийм хатуу гэрээ хийгдэж явдаггүй болов гэж би бодоод байдаг. Ер нь бол гэхдээ нэг зүйлийг бас хэлэхэд уяач нар бол бүгд мэдчихэж байгаа.
хүүхдийг дургу байхад нь эцэж морийг унулдаггүй. Аав ээж нь бол юу гэж асуудаггүйгээр өөрөөс нь асуул гэдэг. Тэгээд тэр хүүхд бол өөрөө хэний морийг унах уу, ямар морийг унах уу гэдгийг энэ өөрөө сонгодог. За аман хилцэл хийгээд бол энэ бол нотлох баримтгүй зүгээр л одоо за би танд хүүхдийг чи унуулаад хэдэн төгрөг өгье гэдэг ингээ аваа явчихж байгаа бол дараа нь өөрийг хариуцлагыг тодорхойлох боломжгүй байхгүй. Тийм учраас яг иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа хүмүүс хоорондоо ийм байдлаар энэ хүүхдийг морь унуулж байгаа тохиолдолд хариуцлагыг нь уяач хариуцна тийм ээ. За хүүхдийг асран хамгаалж байгаа тэр хугацаанд одоо хариуцлагыг нь чанар одоо улам нэмэх энэ талаас нь бол авч үзэх. Тийм заавал гэрээний одоо эрх зүйн зохицуултыг ашиглах хэрэгтэй. Төрийн зүгээс хангаж чадахгүй, хамгаалж чадахгүй байгаа хэсэг дээр бол тийм ээ. Уяач нар өөрсдөө бие сэтгэл гарган гэр орондоо хүүхдүүдийг одоо асарч хамгаалan байж байгаа тэр зүйлсийг бол хизээч өгөөсгөж болохгүй. Уяач нар уралдаанч хүүхдээ амьдралд нь хүргэсэн асрамжлан хамгаалсан олон сайн жишээ байдаг. Тэдний нэг бол Журамхурд Уяагалын гишүүн Эрхцөөч Төрбатын түүх юм а. Одоогоос 6 жилийн өмнө түүн дээр явган хүүхэд ганцаар хурч ирчээ. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж судалж үзэхэд Увс аймгаас хойд аваад дагаж хотод ирсэн хүүхэд байжээ. Хүүгийн төрсөн аав ээж нас орсон төдийгүй хүүд төрсний гэрчилгээч аваагүй байжээ. Ингээд Төрбат одоо 18 настай Өвөр Монголд үргэлжлүүлэн морины чиглэлээр ажиллаж байгаа хүүгийн асрамжлан хамгаалагч болсон байдаг юм а. Одоо 18 хүрчихээ. Би тэр үед аль биесээр сараа багчаа тогтоолоод албан бус сургалтанд ерөнхий боловсрол эзэн шүүсээ. Одоо Өвөр Монголд тийм морин үзүүлбэр хийж байгаа тийм Монголын багт тэнд ажиллаж байгаа. Тийм хөлт бий. Яг насан дээр бие даачж байгаа байна. Тэгээд одоо Монголд ирээ цаашдаа ер нь адмалныхаа чиглэлээр одоо ч юм болчин уяачлал болох байх. Тэ. Өөрөө угаасаа хүсэл сонирхол нь тийм. Хүүгийн асрамжлан хамгаалагч болоод жил орчмын дараагаас өөрийнх нь сонирхлоор уралдаанч болгочээ. Анх бол ихтэй бас 4 мөртөл хөхтэйс л дээ. Өөрөө их сонирхолтой. Би яг 100 наадмаар ирсэн л дээ. Тэгээ ерөөсөө өөрөө л унуулаагүй. Хойдон хавраас нь бас тэр болтол зүгээр одоо молны дүр суулгаж, борболтой харьцаа сургаж тэгж байж байгаа. Тэгээд хавраас нь оролдоод анхны уралдаанаас л төрсөн. Тэгээ сөрхий ундаг хөхтэйс. Боолчлоод юм уу ингээд морин болоод байгаа уяач гэдэг ч юм уу манай уяачдын ер нь 1%, 2% хүрхгүй. Морины хөвгт зөвлөгөө өгөх гээд морин чиглэлсэн чинь цог идёс морины хөвгт морин үргээд бүтэцэд ойж өгч. Хүүхдийн эрхийн асуудал хаврын уралдаанаар дуусахгүй. Зуны цаг зохиогддог хурдан морины уралдааны хувьд тоос шороо их болсноос хүүхдэд зам нь харагдахгүй байх аюул үүсдэг юм а. За тоос шороог үүсгэж байгаа хүчин зүйлийг нэрлэе. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд нэг насанд 200-аас 300 гаруй морьд оролцжээ. Дээр нь мориноосоо олон машин морь дагаж явсан байна. За дугууны эргэх хурдаар тоос босох төвшин өндөр байдаг бол морины тураанаас үүсэх тоос үзэгдэх орчныг хязгаарлах нь хамаагүй бага байдаг юм а. Тиймээс уралдааны явц дахь замын хөдөлгөөний дүрмтэй холбоотой эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсэт байна. 400 адуудаа иргэн гэдэг бол үнэхээр одоо ад төрсөн. Одоостой хүүхдийн тэр заяа уян төвшдөг юм уу одоо эндээс хэлж байгаа чинь 12 хүүхд 23 хүүхд л одоо энэ өстой яаж тийм амар юмнээс нэг жонж гарч иж байгаа би зүгээр ойлгоно. Өөр оноо явж байхдаа эргээд нэг 15 минутад юу ч харагддаггүй тас морноос зураг үдэ анж байгаа нэг нэхэд нэг арай би зурцоо ажиллаж ийм байдал байдаг шүү дээ. Манай дээд зүйл манай аавын үед манай аав уяач байсан өөрөө ламч байсан хурдан морин дээр үед үл ийм хурдан машин дагдаг байсан морийг нэг морь амилгийн тэрэг хүн амилгийн тэрэг морникос хоёр явдаг байсан сүүлийн үед бол морноос илүү жив явж байна. Наадмын улирал эхлэхээс өмнө энэ замын хөдөлгөөний дүрмд морьтой тийм үү одоо морь уралдаж байхад бол зөвшөөрөлгүйгээр дагахыг нь шууд хориглох хэрэгтэй. Дээрээс нь хідэн морь уралдаж байхад хідэн машин дагах хэрэгтэй гэдэг стандартчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би зохион байгуулагч гээд 10 зохион байгуулж 20 зохион байгуулагч чи мандат зүүцсэн хүмүүс 10 20 машинаар дагаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр тоог нь бол энэ баяр үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс бол идэвхжээлийн санаачилж энэ тоо гаргах стандартыг гаргах дээр бол төлөв анхаарах ажиллах хэрэгтэй. Сүүлийн нэг жишээ хэлэхэд би хаврын адаг сарын шинийн 8-нд Аранга аймгийн Булган аймгийн Аршаан суманд 3 багласны уралд үзлээ. Би
Би яг өөрөө лам хүн тэгээд манай найз тэндүүд найз маань хөргөн ахын 2 мөр мортлоо. Тэгсэн чинь Батлан хамгаалахын яамд байдаг хурандаа цолтой хүн морь даагч байгаа. Биднүүд бол би алсаас хараад л байгаа. Тэгээд морин тархины тавьж яваад байгаа. Тэгсэн чинь морины хөвгт зөвлөгөө өгөх гээд морин чигнаалсан чинь цог идёс морины хөвгт морин үргээд бүтэцэд ойж өтгөж байна. Тэгээ хэн дэрэгдөрн гараад хүүхдийн жавалгүй. Бүх мордоо дээрээс нь хүүхд нь ухаангүй 30 минут гівтэж байгаа. Тэгээд хүний хүүхд алжглааш те хажууд нэрээ бийдэг байгаа. Дам гуцтай. Хүний хүүхд алжглааш те та ярин хүүхдийн ухаангүй та эмнэлэгт аваач өгч ихэд гоцаад ичээвэ. Би Батлан хамгаалсан турандаа талтай хүн шүү. Тэгээд морин явсараад götөлөөгөөд 3 дээрсэн морийг 2 мөр булгаад 6 цаллуулсан. Одоо бол ер нь машин их дагснаас болж мориноос очиж шүү. Нэг олон машин дагаад нэг нь дагж ирэнгүүтээ өөрийнхөө морийг хэрэгч чад, өөрийнхөө морийг хэрэгч гот нөгөө морин өөрийнх нь мориноос арай зайтай явж нөгөө морийг ирэнгүүтээ галтрууж унаах тишээтэй. Манай аймгийн хувьд зам амаа сайхан засдаг шүү дээ. Бүр хар болгочдөг шүү дээ. Өчиг зүгөө галтраад энэ шөнөнд л орчихгүй бол маргаатар нь хар замаар сухууд уралддаг. Жип ер нь их дагна. Тэр хүүхдэд өндөрлөлттэй юм байна уу? Тэр таашаараа босох юм уу? Жогон таасан л таасдаг. Машиныхан таасан. Машиныхан таасан. Одоо нэг уралдааныг сайжруулчих гэвэл энийг нэг сайжруулчих, тэрийг ингэчих гэсэн бодол байна уу? Тэгвэл одоо морины комисс тэгэл нэмлэгийн тэрэгтэл нэг олон машин даагаад байгаа. Тэгэхээр энд бол ямар санал гарч байна вэ гэхээр эмнэлэг, зохион байгуулагч, за цагдаа, за шаардлагатай ганц нэг тохиолдолд бол энэ нэвтрүүлэг хийж байгаа сурвалжлагч телевизийнхэн зурагтынхан бол явж болох юм байна. Тэгвэл өнөөдөр бид уламжлалт уралдаанаас гадна морин тойруулах хэлбэрээр уралдах цаг болсон уу? Дэлхийн нийт өнөөдөр хаашаа чиглэж байна гэдгийг харцгаая. Өнгөрсөн оны 11-р сард Америк нэгдсэн улсад зохион байгуулсан хурдан мордын Breeders' Cup 2015 дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Уяач Ганбаатарын уяа солихыг нь тааруулсан Max Group-ийн гэж танигдсан Тод Манлаа Уяач Ганбаатарын Mongolia Saturday Day хүлэг төрүүлснийг та бүхэн санаж байгаа зү. Морин тойруулгын хэлбэрээр уралддаг энэхүү уралдаанд нэг дор 14 морь уралдахаас гадна уралдаанч насан турсан эрх зүйн чадамжтай хүн байдаг. За энэ нь Монгол морд болон Ирлиз мордын биеийн жингийн ялгаанаас үүдэлтэй байдаг байна. Дэлхийн бүх оронд морин тойруулахтай морь уралдаж шүү дээ. Тэнд уралдаж байгаа нөгөө цэвэр цусны англ одоо цэвэр үйлдвэрийн ядуунууд шүү дээ. Дэлхийд 200 гаруй шоу үйлдвэрийн ядуу төрөвдөр уралдахад тэд нөгөө том ядуу чинь 550-600 кг жинтэй байх. Тэр чинь 50-аас 58 60 хүртэл жинтэй хүн болж байгаа. Тэгвэл Монгол ядуу 250-аас 300 кг жинтэй. Тэрний 10%-тэй тэнцэгчин гэдэг чинь хүүхэд юунаас 20 хэдээс 30 хүртэл кг жинтэй тийм хүүхэд одоо Монголд хурдны морь онж байгаа. Тэгэхээр нэг уралдаж байгаа морины чинь хүндийн жингийн 10%-тэй тэнцэх ачааллыг тэнд өгдөг байхгүй. Өнөөдөр дэлхийн нийтийн хандлага мэргэссэн тодорхой хэмжээний эрх зүйн чадамжтай насан турсан хүнээр уралдуулдаг тойрог уралдаанд руу чиглэж байна. Манай уяач нар ч мөн адил морин тойруулгын хэлбэрийн энэхүү уралдаанд хэдийн бэлтгээд эхэлжээ. 11 оноос хойш манайх чинь үндэсний баяр наадамд Ирлиз 3 насны уралдаанд тусны уралдуулдаг гэсэн. Тэгээ энийг бол би монголчууд яваандаа одоо морин тойруулгын уралдаанд уралдах нэг тийм шат гişгүр юм болоо гэж хардаг. Тэгээ энэ наадамууд чинь арчлах тийжих уяхаас өсүүлээд бидний суралцах зүйл маш их. Тэгээ тэр бүхэн суралцаад алстаа ирээдүйд цэвэрдсэн наадуугаар дэлхийн түвшинд оролддог болоход энэ наадамууд биднэрт яг суурьнд болох ёстой юм л да. Тэгээс бид нар одоохондоо үржүүлэхтэй ашиглаад янз бүрийн байдлаар цэвэрээр нь тийм ээ. Тэгээ хагас реализмээр ч ингээд энэ наадамуудыг ямар ч хэсэг ашиглаж тийжээж уйд сурах тийм барилаа бол одооноос олж явах хэрэгтэй мөн гэж боддог. Хон байгуулалтын хувьд шинэ төрлийн спортын хэлбэрээр морин тойруулгын хэлбэрээр уралдаан зохион байгуулалт цаг нь болцсон. Энийг бол бүх хүн хүсэж байна. Үзэгчийн зүгээс ч тэр уяачтын зүгээс ч тэр хүсэж байгаа.
Харин энэ асуудал дээр бол хүүхдийн насны тухай асуудлыг бол оргиж болох. Одоо морин тойролгоо уралдаан зохион байгуулалт байгаа л. Тэнийг бол зайлшгүй хуулийнхын талаас насанд хүрсэн хүүхдээр онуулах, хүнээр онуулах ийм зохицуултыг тосгох. Моринд дургүй монгол хүн гэж үгүй. Гэвч мориноос үнгүй хүүхэд гэж бүр үгүй лээ. Имэйл дээр эрүүл монгол хүнээ боожуулъя гэдэг үгээр энэхүү нэвтрүүлгээ өндөрлөж байна.